Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. 6 дахь улирлын 102 дахь подкаст маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За нэг улирал бол 20 дугаартай та бүхэнд хүрж байгаа. За ямар ч тач 10 улирал буюу одоо 200 дугаар хүргэнэ гэсэн бодолтой байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар магадгүй Япон улсын түүхэнд хараар бичигдэж үлдсэн маш учир битүүлэг тийм гэмт хэргийг ярьж өгөхгүй сууж байна. За энэ түүхийг бол урд нь сонсч ийсэн ер нь одоо нэлээд тийм мэдээлэлтэй болсон хүмүүс бас байгаа байх. Ялангуяа одоо Японд олон жил амьдарсан хүмүүс бол энэ хэргийг сонсч ийсэн байх гэж бодож байна. Ситагая гэр бүлийн 4 гишүүний амь насаа алдсан нэлээд тийм одоо хүнд хэрэг байгаа. За өнөөдрийн дугаар дээр бол маш олон тийм деталь яригдах учраас бүгдээрээ одоо тухалж суугаад хүлээн авч сонсоорой. За ингээд гол яриа руугаа хамтдаа орцгоё. 2000 оны 12 сарын 30-ны шөнө буюу одоо бараг шинэ оны зааг дээр Токио хотын оршин суугчид болох за нэг гэр бүлийн 4 хүн амь насаа алдсан хэрэг зөвхөн хотын гэлтгүй одоо улс орны ирээдүг оронгоор нь өөрчилсөн аимшигтай үйл явдал болж өнгөрсөн. За тухайн жилүүдэд бол Ками Сошигая гэд бүс хөдөлгөөн бол маш ихтэй. За Токио хот одоо өргөжөж тэлхийн хэрээр бараг бүхий л одоо оршин суугчид нь газрынхаа эрхийг худалдаж хотоос дайжиж нүүж эхэлсэн байсан. За 2000 оны сүүл гэхэд бол одоо өнөөдрийн дурддагдах Миязава гэд гэр бүл тухайн хэсэгтээ үлдсэн одоо цөөхөн хідэн айлуудын нэг нь байсан. За тэгэхээр энэ айлын гишүүдтэй танилцъя. За гэрийн эзнийг нь болохоор Микиё Миязава гэдэг 44 настай, эхнэрийг нь болохоор Ясуко гэдэг 41 настай, Нина гээд 8 настай охинтой, Рэй гээд 6 настай хүүтэй ингээд одоо ам бүл дөрвөлэн айл байсан. За тэдний байршинг бол гаднаас нь харахад нэг тийм том одоо хаус юм шиг харагддаг мөртлөө яг үнэндээ бол ингээд хоёр тустай хэсэгтэй тийм байр байсан. Тэгээд нэг талд нь болохоор Миязавагийн гэр бүл нь, за харин нөгөө талд нь эхнэрийнх нь ээж Харуко гээд хүн амьдардаг байсан юм. За тухайн хажуугийн байранд нь бол заримдаа одоо Миязавагийн дүү нөхөртөөгөө бас ирээд ер нь одоо байрладаг тийм байр байсан юм байна. За хэдийгээр энэ гэр бүлийнхэн тухайн газраасаа нүгээгүй хитгэн айлын нэг байсан ч гэсэн газраа бол аль хэдийн одоо хотын захиргаанд зарсан удахгүй нүүхээр төлөвлөж исэн юм билээ. За тэгээд Ясуко болохоор нүүх хугацаагаа түр зур хойшлуулад хөгжлийн бэрхшээлтэй баг хүн одоо шинэ орчинд тийм ч амархан тасахгүй байхаа гэж тэрэндээ бол жоохон санаан зовсон байдалтай байсан. За Ясуко болохоор багш мэрэгчлээ. За тийм учраас боловсрол гэх зүйлд бол доктортой орчин ямар чухал вэ гэдгийг маш сайн мэддэг. Шинэ орчин хүүд нь хэрхэн нөлөөлөх талаар нухацтай авч үзчихсэн маа. Тэр бол гэрээсээ хүүхдүүдэд одоо сургалт хичээл явуулж заадаг тийм хүн байсан. Олон ч хүүхдүүдэд нэмэлт хичээл ордог. Тэгээд ч тэднийг одоо таних хүмүүсийг хэлснээр тухайн одоо Миязавагийн гэр бүлийнхэн маш тийм халуун дотн уур амьсгалтай сайн хүмүүс гэж ойр дотных нь одоо ярьсан байсан. За энэ Миязава гэсэн нэртэй мөртлөө яагаад одоо Ситагая гэр бүлийнхэн гэж нэрлээд байгаа учрыг нь бас хэлэх нь хэрэгтэй баг. За Миязава гэр бүлийнхний амьдардаг байсан бүс нь болохоор Токиогийн баруун өмнө хэсэгт байдаг одоо Ситагая гэд дүүрэгт одоо оршин суудаг байсан юм байна. Тиймээс одоо гэр бүлийн нэрээр нь биш тухайн дүүргийнх нь нэрээр Ситагая гэр бүлийн аллаг гэж нэрлээд тэрүүгээр нь бол хүмүүс илүү сайн мэддэг болсон юм. За ингээ 2000 оны 12 сарын 30-ны шөнө энэ гэр бүлийн амьдрал бол оронгороо өөрчлөгдсөн. Тухайн өдөр нь яг л одоо бусад нэг жирийн өдрүүд шиг эхлээд шинэ жилийн баярт бэлдэх хүнсээ тэдний гэр бүлийнхэн бол цуглуулахаар өдөр нь ойролцоохон байдаг нэг дэлгүүрлөө явчаад ирсэн байсан. Хүнс цуглуулчаад за тэгээ оройн болохоор гэр бүлээрээ хамтдаа хооллоод бөөнөрөө дараа нь зурагт үзчихэд тэгээд унтахаар хэвцэн ба. Ингээд унтахаар хөвцсөн цагаас хойш хүл явдал одоо хүртэл буюу одоо ингээд бүхэлдээ 25 жилийн туршид нууц хിവэрэ үлдэж янз бүрийн одоо онол таамаглалууд янз бүрийн маргааныг хоносоо дагуулсаар ирсэн. Тухайн оройны 23 цагаас хойш нэг үл таних эрхтэй
Сошигая цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж яваад Ситагая гэр бүлийн байшин руу дөхөж очсон. За тэгээд хашаан дээгүүр нь авираад хоёр давхрын угаалгын өрөөний цонхоор дотгошоогоо нэвтэрсэн баг. Цонхных нь торыг нь аваад за гэрлөө явж оронгуудаа хамгийн ойр байсан унтлахын өрөөнд явж орсон нь нөгөө 6 настай хамгийн бага Рэй гэд хүүгийнх нь өрөө байсан. За тухайн үед болохоор Рэй ганцаараа унтчихсан. Тэгээд Рэйг тэр болохоор боомлж ам насыг нь хүнөөсөн. За энэ гэр бүлээс бол ганцхан тус гаралгүй амиа алдсан хохирогч нь Рэй байсан. За тэгээд дараа нь болохоор алуурчин анхаарлаа Микиё Миязава руу хандуулсан. Тэр үед бол Микиё нэг давхартаа ажиллаа хийцэн сууж исэн юм байна. За яг энэ цаг мөчөөс хойш хэргийн нарийн ширийн зүйлс нь тодорхойгүй болж гисэн. Зарим их сурвалжийн мэдээлснээр бол дээд давхарт гарсан чимээг Микиё олж сонсчоод тэгээд дээшээ гүйж гараад алуурчинтай нүүр тулсан. За тухайн үед бол алуурчин сашими гээд далайн хоол хэрчгэд ашигладаг нэг тийм нэлээд том нарийнхан хутга байдаг. За тийм хутга гаргаж ирээд Микиёг олон удаа хутгалж алсан. Тэгээ алуурчинтай тэр бол тэмцэлдэж эсэргүүцэж авах үеэрээ шатнаас унаад хүнд шарах авсан болохоор цусаалдаж нас барсан гэж үзсэн байсан. За харин өөр нэг их сурвалжийн дурдснаар бол алуурчин Микиёг нэг давхарт байхад нь явж очоод тэнд нь хутгалж хөнөөхийг оролцсон. Микиё болохоор шат руу гүйх гэж оролцсон ч дээшээ гарч амжихгүй унаад тэгээд амиа алдсан гэж үздэг юм байна. За Микиёгийн нэг таавчх нь шатн дээр харин өөрөө болохоор шатны доор олон удаа хутгалуулсан тийм байдалтай бол олцсон. Алхад ашигласан тухайн сашими гээд хутганых нь нэг хэсэг нь бүр гавлын ясан дотор нь шигдсэн байдалтай байсан юм байна. За Ясуко болон Нина хоёр болохоор дээврийн мансартныхаа өрөөнд унтжсэн. Тэдний аллахын нарийн мэдээлэл болохоор ер нь бол тодорхойгүй байдаг. Олон нийтийн хүлээн зөвшөөрсөн хувилбар нь гэх юм бол ээж охин хоёр хоёулаа унтжахтай халдлагад өртсөн гэж үздэг. За яагаад гэхээр ор хүнчлийн даван дээр нь цусны тол болсон байсан. Алуурчин бол аль нэг цаг үед магадгүй тэднийг алхахаас өмнө эсвэл явцын дунд сашими гээд хутгаа хуглаад тэгээд тэдний галтгоор нь явж очоод энгийн нэг хутгийг нь авч аллахыг өгүүлдэж дуусгасан байсан. За Ясуко Нина хоёр бол мансарт руу гардаг нэг тийм ихвэгддэг шатаар бууж зүхтахыг оролцсон байсан. За ээж охин хоёрын цогцсыг хоёр давхрын шатны дээд хэсгээс олсон юм байна. Хоёулаа ингээд бие биедээ жоохон наалтсан маягтай ихвэрсэн байдалтай олдож исэн юм байна. Нина гээд охиных нь шүднүүд нь хугараад унсан байсныг нь харахад алуурчин бол зүгээр ч нэг хутгалаа зогсоогүй бас зодож тамалсан гэдгийг нь бол илтгэж исэн. За шүүх эмнэлгийн шинжилгээгээр 8 настай Нина гэх охин нь хамгийн сүүлд нас барсан гэдэг нь бол тогтоогдсон юм байна. Гэхдээ энэхүү гэр бүлийг хүүс тэмтэрсэн маш аимшигтай аллахыг бусад гэмт хэрэгүүдээс илүү анхаарал татгаар болгож хэвлэл мэдээллүүдээр томоохон шууган дэгдэж исэн зүйл нь юу байсан гэхээр дан ганц аллах нь өөрөө биш харин дараа нь болж өнгөрсөн үйл явдал байсан. Алуурчин болохоор гэр бүлийн 4 гишүүний хөнөөснийхөө дараа дор хаяж тэдний гэрт 2 цагийн турш байшинд нь байсан гэсэн нотлохоо бол байдаг. За энэ хугацаанд бол болсон үйл явдлын дараалал нь бас л тодорхойгүй байдаг ч гэсэн алуурчны үйлдэлүүд нь энэ хэргийг Goldilocks-ийн аллаг гэж нэрлэхэд бол хүргэсэн юм байна. За тэгэхээр энэ Goldilocks гэдгийг бас та бүхэнд тайлбарлаад хэлж өгөх хэрэгтэй байх. Та нар ер нь ингээд санаж байгаа бол үлгэр дээр гардаг нэг баавгай айлыг эзгүй хооронд нь гэрт нь явж ороод чанмал идээд сандал дээр суугаад дараа нь орон дээр гараад унтцсан байдаг. Яг тэрэн шиг энэхүү Goldilocks маягийн аллаг гэхээр гэмт хэрэгтэн бол бусдын гэрлөө явж ороод гэрээ эздийг бүснүүлж чагаад тэндээ ингээд маш тийм тухтай тайван юм хум идчихэд гараа явахыг хэлдэг юм байна. Тэгээд яг ингэж нэрлэлсэнтэй нь адилаар алуурчин бол гэр бүлийн гишүүдийн цогцсны хажуугаар юу ч болоогүй юм шиг тайван явж галтгоонд нь ороод хөргөгчнөөс нь хідэн савтай зайрмаг тэгээд амтд гуай хүртэл гаргаж ирж идээд 10 цай хүртэл уусан байсан. Тэгээд зайрмгийг болохоор халбгаарч идээгүй зүгээр л савыг нь шахаад амрууга хийж исэн маа. Тэдний галтгооны өрөөнд нь шүлс хурууны хийгээд хөрсөн газар болгондоо алуурчин бол ул мүрээ үлдээж исэн. За бас болоогүй. Тэгээ юм идэж авах үеэрээ тэдний анхны тусламжийн хайрцгийг нь хайж олоод аллах хийж авах үеэрээ гараа зүссэн шархаа боосон. Тэгснээ шархаа боосныхоо дараа тэр боолтоо орхиод явцсан байсан. Энэ нь бол цагдаа нарт цусны дээж авах боломж олгосон тийм үйлдэл байсан. Бас нэг сони юм нь юу байсан гэхээр
Алуурчин нэг давхарт байдаг агуулгын өрөө рүү явж ороод за тэндээс бол Миязава гэр бүлийнхний бичиг баримтуудыг ухаж хайж олоод хоёр давхрын угаалгын өрөөнд очоод бүгдийг нь ван руу хайсан байсан. За тэгээ бас болоогүй хоёр давхрын нойлд нь бүр хүндэрчээд тэгээ усаач татаагүй дараа нь гараа арчсан альчуурн дээр нь бас л цусны уйлмөр үлдсэн байсан. Зарим их сурвалжийн хэлснээр бол алуурчин энэ бүхний дараа буудан дээр хэсэг хугацаанд унтсан гэж үздэг. Энэ нь ч гэсэн тодорхойгүй маргаантай байдгийм. Мөн үүнээс гадна алуурчин бол тэр гэрт өөрийнхөө өмсч явсан гадуур хувцас, малгай, цамц, ороолтоо тайлаад жижигхэн цүнх хар өнгийн хос бэлий за мөн хоёр алчуур тэнд ингээд орхиод явсан байсан. За бас хэрэг хийхдээ ашигласан нөгөө сашими гэд хутаг за мөн тэдний гэрээс авч үйлдсэн энгийн хутгаач хэргийн газар үлдээгээд явцсан байсан. За ингээд саяын дурдагдсан юм идсэн, бие зассан, хувцаа тайлж орхисон зэрэг зүйлсийн дараалал нь ерөөсөө тодорхой байдаггүй ч гэсэн шөнийн 1 цагийн үед алуурчин бол Микиёгийн компьютерийг нь асаагаад интернет ашиглаад нэг театрын вебсайт руу орж үзсэн байсан. Тэгснээ өглөөний 10 цагийн орчимд компьютер ахиж ассан гэдэг нь тэмдэглэгдсэн байсан. За энэ зүйлүүдээс нь цагдаагаар гэмт хэрэгтэн гэрт хэдэн цаг байсан гэдгийг нь тогтоохоор ажиллаж исэн юм. Компьютер болохоор 1 цагт за тэгээд өглөөний 10 цагт ассан гэхээр өглөөний 10 цаг хүртэл гэрт нь байсан гэж ихэндээ бодож исэн боловч нарийн мөрдлөгийн явцад бол өглөөний 10 цагийн үед ассан явдал нь санаандгүй үйлдэл байсныг нь тогтоосон. Яг хажууд нь залгаан амьдардаг Ясукогийн ээж нь 10 цаг хагасны үед тэднийх рүү орох үеэрээ санаандгүй компьютерийн маусыг нь хөдлөгсөн болохоор компьютер нь ассан байх гэж бол үзсэн. За тэгэхээр эхний хувилбар буюу алуурчин бол дор хаяж 2 цагийн турш гэрт нь байж шөнийн 1 цаг өнгөрөөд за эсвэл үүрээр тэднийхээс гарч явсан гэсэн магадлал нь бол үнэнд илүү ойр байсан. Ясукогийн ээж нь өглөөс ирчээд тэгээ охинлогоо хэдэн удаа залгасан ч уцаа ерөөсөө авахгүй байхаар нь гэрлүүн явж орсон чинь маш аимшигтай зүйл болж өнгөрсөн байсныг бол харсан. За тэгээ мэдээж шууд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар хэргийн газар явж очиход 4 хүний цогцос за мөн асар их тооны нотлох баримт байгааг нь олж харсан. За хурууны хээ, гутлын мөр, цусны толб, за алуурчны үлдээсэн хувцас тэр байтугай жорхонд бүр бийцсчаад усаа татаагүй үлдээсэн гэх мэт маш олон нотлохоо байсан болохоор энэ хэргийг бол маш амархан илрүүлэх боломжтой юм шиг харагдчихсан. Тухайн хэргийг мөрдөжсэн ахлах мөрдөн байцаагч нь хүртэл хэргийн газар бол үнэхээр Эрдэнэсийн уурхай шиг бүх зүйл нь ил байсан. Бүгд л энэ хэргийг удахгүй шийдэгдэнэ гэж бодож исэн гэж хүртэл ярьсан байсан. Гэхдээ харамсалтай цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэ таамаглал нь үннээс маш хол зөрүүтэй болох нь тодорхой болсон. За эхлээд бол Сейжо цагдаагийн эхлэлтээс хэрэг дээр ажиллаж агаад дараа нь Токио хотын цагдаагийн газраас хэргийн газар очиж хамгийн эхлээд тэнд үлдсэн бүх нотлох баримтуудыг цуглуулж боловсруулж дуусгах ажил байсан. Хэргийн газарт үлдсэн тэр их нотлох баримтууд, уул мөрүүд нь мөрдлөгийг нэлээд хүндрэлтэй болгож исэн. За хурууны хээг нь тааруулах, цусны дээжээс ДНХ шинжилгээ хийх, үлдээсэн хувцснуудынх нь гарал үүслийг мөрдөх ажил нь нэлээд тийм урт хугацааны нарийн төвхтэй ажил болгож исэн. За гэхдээ эцэст нь бол тэдгээр нотлохоноос гарч ирсэн мэдээллүүд алуурч хэн болохыг олж тогтооход хамгийн их тус болох зүйлснээсэн. За юуны төрөнд бол тухайн өдөр алуурчин яг ямар хувцастай явж исэн гэсэн маш тодорхой зураглал гарч ирсэн. За хувцаа хаанаас худалдаж авсан, ямар үнэртэй ус хэрэгэлсэн зэрэг нарийн деталь мэдээллүүдийг нь тогтоогоод олон нийтэд түгээж харуулах зорилгоор бүхэл биетээр нь гаргаж чадсан ба. За алуурчин бол саарлангийн тийм крошокон малгай ханцуун тийм үзмэн ягаан өнгөтэй тэгснэ их бие хэсгэрээ тийм цагаан өнгийн цаамц ямар нэг яарлах байхгүй тийм нэг хээтэй ороолт тэгээд Uniqlo-гийн AirTag гээд күүртэг хар өнгийн бэлий. За хар саарлангийн жижиг цүнхтэй байсан. За гутлын мөрнийхэн тусламжтайгаар Schlesinger гээд брендинг 43 размерийн пүүз өмссөн байсан гэдгийг нь олж тогтоосон. За ингээд энэ байдлаар бол алуурчны өмсч явсан хувцсны бүрэн дүр төрх гарч ирсэн. Цагдаа нар ингээд бүр манекенд яг тэр хувцснуудыг нь өмсүүлээд зогсоодсон байсан. За тэгээд дараа нь бол мөрдөгчд аллах хийхэд ашигласан зэвсэг болон хэргийн газраас олдсон ДНХ-ийн нотлохоонд анхаарлаа хандуулж эхэлсэн. За ерөөсөө тэр гэр дотор бол алуурчин хангалттай их хэмжээний ДНХ угаасаа үлдээсэн байсан. Шүүлс, үүс, цуус, ялгадас гээд төрөл бүрийн улмөр бүхий
DNA байшин дотор бүр хаасаагүй байсан. За гэхдээ энэ дээр бол нэг онцлог зүйл байсныг дурдах хэрэгтэй. Ерөнхийдөө бол Япон улсын DNA шинжилгээний хууль нь маш хатуу байдаг юм байна. За энэ тал дээр бол олон улсын мөрдөгчд хүртэл нэлээд гайхширч хүлээж авчихсан юм. Хэргийн газраас цуглуулсан бүх DNA шинжилгээг зөвхөн дотоод хилцтэй ашиглаж үр дүнг нь олон нийтэд зарлах эрхгүй гэсэн тийм нэг маш сонирхолтой сонин хуультай байна. Яг нь энэ гэхдээ Япон улсын хувийн мэдээллийг хамгаалах хуультай нийцдэг гэсэн байсан. Тухайн хүний өөрийнх нь зөвшөөрлгүйгээр хувийн мэдээллийг нь олон нийтэд дэлгэхийг хориглоно гэсэн хуулийн заалт байдгийм байна. Тэгээ энэ хэрэг дээр болохоор DNA-ийн талаарх мэдээлэл нь огт олон нийтэд тараагүй юу гэвэл бас үгүй. Тэр мэдээлэл нь болохоор хожим нь алдагдаад тэгээд нийтэд тарсан юм байна. Мөрдөгчид нотлох баримтуудыг наривчилж судалсны дараа алуурчин бол 15-аас 35 насны 165-аас 170 см-ийн өндөртэй. За 2 давхар руу авираад гарчин гэхээр бие биедрийн хувьд бол маш тийм чирэг. За тэгээд туранхай биетэй байсан гэж тодорхойлсон нь болохоор түрүү яг нөгөө үүргэвч гэд ярьжсэн. Яг үнэндээ бол барьж авсан цүнх нь бидний хэлдгээр нөгөө паск гэж байдаг штэ. Тийм паскын цүнх ташаа хэсэгтээ зүгээд явж исэн маа. За тэгсэн чинь тэрнийх нь бүсний хэмжээ нь 81 см-тэй байсан болохоор тухайн үнийг туранхай гэж дүгнсэн юм билээ. За DNA шинжилгээгээр тэр бол А бүлгийн цустай эрэгтэй хүн гэдэг нь бол батлагдсан. Ялгацснаас нь бас шинжилгээ авсан байсан. Амар заван. Тэгсэн чинь эдсэн хоол нь болохоор шош болон гүнжтийн үртэй хоол эдсэн байсан гэж бол харуулж исэн. За алуурчны хурууны хээг бүртгэлийн системд оруулаад шалгасан чинь ямар ч бүртгэлгүй урд нь бол ямар нэг байдлаар гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэдгийг нь бол илтгэжсэн. За ингээд алуурчны хувцас DNA-ийн талаар маш олон мэдээлэлтэй болсон болохоор цагдаа нар албан ёсоор энэ мэдээллийг нь түгээж хэн болохыг нь тогтоохоор ажиллаж эхэлсэн. За тэгээд 7 хоног сар гээд цаг хугацаа өнгөрсөн ч алуурчны талаар ямар ч шинэ мэдээлэл бол гарч ирээгүй. За сүүлдээ бүр олон нийтийн ой санамжийг сэргээхийн тулд цагдаа нар 2000 оны онцлог үйл явдлууд болон алга болсон шөнө телевизээр гарч ирсэн нэвтрүүлгүүдийг багтаасан мэдээллийн хуудас хүртэл гарч исэн юм билээ. За тэгсэн ч хүмүүсээс бүр ямар ч тодорхой мэдээлэл ирээгүй. Тэгээ ер нь энэ хэргийг илрүүлэхэд хамгийн их төвөгтэй болгож исэн зүйл нь юу гэхээр хувцснууд нь бүр ингээд хаасайгүй зарагддаг, хэдэн мянган ширхэг зарагддаг байсан болохоор тэр болгоныг нэг бүрчлэн хөөгөөд ингээд шүүгөөд явна гэдэг угаасаа бараг байх боломжгүй. За тэгээ хурууных нь хээ Япон улсын мэдээллийн санд бүртгэлгүй гэх мэт цагдаа нар алуурчныг яг хаанаас ирсэн, хаашаа явсан талаар ямар ч ойлголттой байхгүй, иргэдээс ч тусламж ирээгүй. За нэг үгээр бол ингээд ийм байдлаар мухардалд орж эхэлсэн. Алуурчны өмссөн гутал за тэгээд авч явж исэн нөгөө паск хоёр л хамгийн чухал сэжүүрийг өгч чадах хоёр зүйл нь байсан. За энэ хоёрын тусламжтайгаар мөрдөх хүрээ багасаад хэрэгт холбогдсон хүний талаарх ойлголтыг наривчлан тогтооход яалтчгүй тусалсан ба. За өмссөн байсан 43 резмерийн Schlesinger гэдэг брендийн пүүзний гарал үүслийг шалгасан чинь Япон улсад бол ерөөсөө зарагдж байгаагүй. За харин өмнөд Солонгост зарагддаг байсан гэдгийг нь бол мэдэж авсан. За алуурчин бол Солонгост амьдарч исэн, за эсвэл тийшээ аялахаар явсан байх магадлалтай гэсэн таамаг бол гарч ирсэн. Гэхдээ Солонгос улсын хуулийн дагуу бол 17 наснаас дээш бүхий л иргэд за тэгээд гадаад улсаас Солонгосын хөлийг давж байгаа аль ч улсын иргэн хурууны хээгээ бүртгүүлэх ёстой байд юм байна. Тэгээд тэр нь бол үндэсний мэдээллийн санд нь хадгалагддаг. За тиймээс Японы цагдаа нар Солонгосын засгийн газартай хамтарч за хэргийн газраас олдсон хурууны хээг Солонгосын мэдээллийн сантад тулгсан боловч бас л ямар ч тохирох бүртгэл олдоогүй. Ингээд дахиад л мухардалд орсон. За тэгээд дараагийн зүйл нь бол нөгөө паск байгаа. За тухайн паскны гарал үүслийг шалгасан чинь Япон улсаас бүр халиад Америк руу чиглүүлсэн байгаа. За паскын доторхыг нь бас ингээд үзсэн чинь скейтбордон дээр наадаг шиг нэг тийм барцаар наалт за дракар гэд нэртэй эрэгтэй үнэртэй усны үлдэгдэл тэгснээ бага хэмжээний элс дотор нь байсан байгаа. Тэгээ яг уу ямар нэг юм элсэн дээр тавьж агаад дараа нь тэрийг шууд аваад цүнхэлчихээр цүнхэн дотор бас элс шороо болчдөг. Тийм утгаар нь бол хэлж байгаа. Түүнээс бүр ингээд хэмжээний элс байсан юм бол биш. За тэгээд тухайн элсийг нь бас судалж үзсэн байгаа. Тэгсэн чинь Японд байдаг Японоос гаралтай элс бол ерөөсөө биш байсан. Харин Америкийн нэгдсэн улс
Лос Анжелес болон Калифорни мужид байдаг элс болохыг нь олж тогтоосон. За ингээд ийм нөхцөл байдал нь алуурчны гарал үүсэл болон тухайн хэрэгтэй холбоотой анхны таамаглалыг бүхэлд нь өөрчилж мөрдөгчд бүр бүх зүйлийг шинээр эхлэхэд хүргэсэн. За тэгээ цаг хугацаа өнгөрч цагдаагийн газар ямар ч мэдээлэл ирээгүй юу гэвэл бас үгүй. Хүмүүсээс янз бүрийн мэдээлэл ирж тэгэх тусмаа хэргийг улам бүр ойлгомжгүй болгож зарим шин нотлох баримтууд мөрдлөгийн явцыг урагшлуулж зарим нь бүр ч их төвөгтэй болгож исэн. За жишээ нь гэсэн чинь яг аллаг гарсан шөнө ойр хаваар нь явж исэн гихнийг таксины жолооч хэлэхдээ би тэр хаваас 3 эрэгтэй зорчигч суулгасан гэж хэлсэн. За тухайн хүний дүрслсэн залуучууд нь алуурчныг таамаглаж исэн нас болон биеийн галбиртай тохирч ирснээс гадна жолоочийн хэлснээр бол тэр 3-ын нэг нь гараа гэмтээч гисэн байсан. Машинд цусны толб нь үлдсэн байсан гэж хэлсэн юм байна. За тухайн 3 эрэгтэй хэрэг хийсэн алуурчид байх магадaltaй ч гэсэн хамгийн гол нь хэргийн газраас олдсон нотлох баримтуудыг харахаар алуурчин бол тэр гэрт зөвхөн ганцаараа байсан байх өндөр магадaltaй гэдгийг маш тод харуулж исэн. За тэгээд энэ таксины жолоочийн өгсөн мэдээлэл мөрдөгчдөд асар их төөрөгдөл авчирсан гэж өнөөдөр бол үздэг юм бэлээ. За бас хэрэг гарснаас 1 хоногийн дараа Тобо Нико өртөөний ойролцоох эмнэлгийн совилогчид цагдаа нарт бас нэг сонирхолтой мэдээлэл өгсөн. За тэр нь юу байсан гэхээр 30 орчим насны нэг эрэгтэй гар нь гэмтчихсэн манай эмнэлэг дээр ирсэн гэж ярьсан. Шарх нь нэлээд хүнд байсан болохоор ясны хүртэл ингээд харагдчихсэн гэж хэлсэн. Яагаад тийм гэмтэл авсан талаар совилогчид түүнээс асуусан чинь тухайн эрэгтэй ямар ч тайлбар хэлээгүй. Тэгээд нэг л эвгүй санагдсан болохоор цагдаа нарт мэдээлэл өгөхөөр болсон гэж ярьсан. За хэргийн газраас бас алуурчны авчирсан 2 альчуур олцсон. Тэр нь болохоор нэг тийм нусны альчуур шиг гэх юм уу. Гэтэ яг тийм нусаа арчдаг альчуур шиг тийм жижигхэн бол биш. Тэрнээс арай жоохон том хэмжээтэй. За тэгээд нэг нь болохоор бүтэн, нөгөөх нь болохоор ингээд голдоо нөхтэй болцсон байсан ба. Тэг яг ийм төрлийн альчуурыг ямар үед хэрэгэлдэг талаар олон нийтээс асуусан чинь тухайн нөхтэй болсон гэсэн альчуурыг болохоор хутганы урд хэсгийг нь нүхээр нь оруулж агаад за тэгээ иш хэсгийг нь барьцтай барихын тулд ашигладаг гэсэн зүйл бол яригдсан. За ер нь бол загасчид том заагаас за жишээлх нь тунааг зүсгтэй гарынхаа барилтыг сайжруулахын тулд хэрэгэлдэг нийтлэг арга байна гэж тайлбарласан байна. Зарим хүмүүс болохоор хурууны хээ үлдээхгүй тулд альчуур ашигласан байна. Нөгөө нэг бүтэн альчуураар нь харин нүрээ хааж маск шиг ашигласан байхаа гэх мэт бүр янз бүрийн таамагуд бол гарч ирж байсан. За ингээд энэ мэтчлэн нийтээрээ хилэлцэх тусам хэрэг улам бүр төвөгтэй болж хэрэг мөрдөх явц удаашрч алуурчныг барих магадлалыг нь улам бүр бууруулж сүүлдээ бүр аллахын сэтэл нь юунда байсан гэдгийг ч мэдэх бараг боломжгүй хэмжээнд хүрсэн ба. Ийм найрамдалтай, дэг журамтай, маш сайн хүмүүжлэлтэй нийтж гэр бүл өөр хин нэгэнтэй гүйсгсэн маргаан энтер гэж өрсө байхгүй. За тэгээ бүр гэр бүлээр нь хүүс тэмтрэх хэмжээний өс сансан хүн ч гэсэн огт байхгүй гэж бол үзсэн. За яг уу ихэнх ийм төрлийн аллахыг хулгайн сэтлэр гэрт нь ороод дараа нь ингээд бүх зүйл буруугаар эргэж аллах гарсан байх магадaltaй гэж үздэг ч гэсэн. За яг тэдний гэрт нь ороод бол шууд эд хөрөнгө хайж авах биш. Харин хамгийн түрүүнд нөгөө 6 настай жоохон хүүг нь боомлж алж эхэлсэн нь бүх зүйлийг эргэлзээтэй болгож исэн юм байна. Жишээ нь бол ихэнх хулгай хийдэг хүмүүс эзэнгүй байх магадaltaй айлыг онилдог. За тэгсэн чинь алуурчин болохоор бүгд гэртээ байх үеэр нь явж ороод за тэгээ бүгдээр ингэн алж дуусгачаад дараа нь болохоор үн цэнтэй эд зүйлийг нь хэсэг хайж яснаа. Хинхийг нь болохоор угаалгын өрөөнд үлдээчээд тэгээ гараа явцсан байсан. За гэхдээ тэр зүйлүүд нь тийм ч үнэтэй юмнууд бол биш байсан. Мөнгөн дүнгээр бол 150 мянган йен авсан байж магадгүй гэж үзсэн ч гэсэн 300 мянган йений үн хөрхөөц зүйлийг нь нэг тухайн угаалгын өрөөнд нь ингээд өөрөө үлдээгээ явцсан байсан нь түүний гол зорилго нь дээрэм биш байсан гэдгийг нь харуулж исэн. За тэгээ тэрнээс гадна хулгай хийж байгаа хүн бол гэрт нь ингээд хүн байна гэдгийг мэдэнгүүтээ маш хурдан цухтаах ч юм уу тийм ер нь бол ихэнх нь тэгдэг юм байна л да. Тэрнээс гадна ингээд дээрэм хийж байгаа хүн болж игэл ингээд маш цэвэрхэн үлдчихэд ямар ч улмөр үлдээхгүй байхыг хичээдэг юм байна. Тэгэхээр тэдний гэрлөө орсон нь үнэхээр дээрэм биш юм шиг харагдчихсан. Тухайн аллахын хэрцгий байдал болон алуурчны үлдээсэн улмөрийг нь харахаар
хитрхи тийм юмд хайн хандсан одоо нэг тийм сэтгцийн асуудалтай ч юм уу эсвэл одоо цуврал алуурчин хэргийг үйлдсэн байж магадгүй гэж бол үзчихсэн юм билээ. Аллах үйлснийхээ дараа огт тийм балмагдсан эсвэл одоо гимшсэн шинжгүй тухайн байшинд яг л одоо өөрийнхөө гэрте байгаа юм шиг айшилж ялангуяа алуурчин бол хамгийн хэрцгий үйлдэлийг гэр бүлийн эмэгтэй гишүүдэд үзүүлсэн байсан. Язукод задлан шинжилгээ хийхэд бол тэр сүүлчийн мөч хүртлээ алуурчинтай тэмцэлдэж маш хүнд гэмтэл авсан байсан. Нина гэд охин нь бол хамгийн сүүлчийн хохирогч нь байсан гэдээ бол дурдчихсан. За тэр болохоор биедээ маш олон удаа хутгалуулсан шархтай байсан. За үүнээс гадна алуурчин одоо тухайн Нинаг бүр ингээд нас барсныхан дараа хүртэл үргэлжлүүлж зодож за шүдийг нь хуугалж охин бол одоо маш их цусалдсан байсан. За тэгээд ийм аимшигтай байдлыг нь харсан зарим судлаачид бол алуурчин эмэгтэйчүүдийг үзэн яддаг тэдний эсрэг чиглэсэн хүчирхийллийн сэдэлтэй байсан байж магадгүй гэж бол үзсэн юм байна. За дараагийн нэг таамаг руу оръё. Цагдаа нарт мэдээлсэн нэг жижиг зөрчил бол байсан. Тэр нь юу гэхээр аллах болохоос хэдэн хоногийн өмнө Микио гэрийнх нь одоо арт байдаг скейтбордны тийм талбайгаас хитрхи их дуу чимээ гараад байгаа талаар гомдол мэдүүлэх гэсэн юм байна. За тэгээд тухайн үед талбай дээр одоо скейтборд унжсэн залуучууд Микиод уурлаад тэгээд гэр бүлийг нь тэр чигт нь хүнээсэн байж болзошгүй гэж таамаглаж ирсэн юм байлээ. За тэгээд нөгөө түрүүн дурдчихсан одоо таксины жолоочийн мэдүүлэг дээр 3 эрэгтэй зорчигч суулгасан. За нэг нь гараа гимтээсэн байсан гэсэн нь энэ таамаглал үнэнд арай ойр байж магадгүй гэж бол үзэхэд хүрсэн. За таамагаар бол 3 эрэгтэй зөвхөн нэг нь явж ороод нөгөө хоёр нь болохоор гадаа хүлээж исэн. Тэгээд хэргийн газар үлдээгээд явсан хувцснууд нь тухайн 2000 оны үеэр одоо скейтборд ундаг залуучуудын хувцлалттай нэлээд одоо нийцжсэн гэж бол үзсэн. За түүнээс гадна Паскныхын дотор талд скейтборд дээр наадаг тийм тууз байсан нь таамгийг улам бүр хүчтэй болгож исэн. Гэхдээ хэргийн дараахан бол цагдаа нар Сашигаягийн скейтборд ундаг талбайд тухайн саруудад очиж исэн гэх бүх хүмүүсийг нэг бүрчлэн байцааж үзэхэд ямар ч сэжигтэй зүйл бол илрээгүй. За ингээд ийм нэг Микио гомдол гаргаад тэгээд залуучууд болохоор тэрэнд нь ууралсандаа болоод гэрийнхнийг нь алсан гэх таамагт олон нийт ч бараг итгэхийг хүсээгүй. За энэ хэрэг дээр бол хамгийн их сонирхол татсан, за бас хамгийн их маргаан араасаа дагуулсан таамаг нь нөгөө Паскын дотор байсан бага хэмжээний элс байсан. Японы элс биш, харин Америкаас гаралтай элс байна гэдг нь бол тогтоогдсон. За яаж яваад ингээд дэлхийн одоо нэг өнцгөөс бүр нөгөө өнцөг рүү элс очоод хэргийн газар олдсон гэдэг нь бол маш хачирхалтай байсан. За түүнээс гадна алуурчны ДНХ-ийн гарал үүслийг маш одоо нарийн судалсан чинь холбог гаралтай гэдэг нь тогтоогдсон юм байна. За түүний ээж нь бол магадгүй өмнөд Европ гаралтай, харин аав нь болохоор зүүн Азиас гаралтай гэж гарч ирсэн билээ. Эцгийнх нь гарал үүсэл нь одоо Япон, Хятад, Солонгос гэсэн 3 орны аль нэгтэй нь холбогдож бас болно гэсэн байсан. Тэгээ яг тухайн ДНХ шинжилгээнээс нь харахаар Япончуудын 13 хүн тутмын нэг нь, Хятадуудын 10 хүн тутмын нэг, за Солонгосчуудын 4 хүн тутмын нэгд нь тухайн ДНХ-ийн маркер нь бол агуулгаддаг гэсэн байсан. За өөрөөр хэлэх юм бол яг алуурчны ДНХ-ийн шинж тэмдэг Хятад, Япон, Солонгос улсын иргэдэд байдаг төрлийн ДНХ гэсэн үг юм байна. За тэгээ саяын дурдсан одоо нөгөө Америкаас гаралтай элс болон ДНХ-ийн хариу гэсэн хоёр нотлохоо интернет хэрэглэгчдийн анхаарлыг татаж энэ олон жилийн туршид маш олон төрлийн таамаг онолуудыг дэвшүүлэхэд хүргэсэн. За гэсэн хэдий ч хэний ч гаргасан онол таамагт ямар ч баттай нотлохоо гараагүй, хэрэг өнөөдрийн хүртэл шийдэгдээгүй хിവэрэ байгаа. За элсний гарал үүсэл, за тэгээд алуурчны холимог цустай талаарх хоёр гол сэжүүрийг нэгтгээд олон нийтийн дунд хамгийн их яригддаг таамаг нь юу байсан гэхээр за алуурчин магадгүй цэргийн хүн байсан байхаа гэсэн таамаг байдаг. Яаж цэргийн хүн гэж холбож таамагласан гэхээр за тухайн элс нь болохоор Калифорни мужийн Мохавиг одоо элсэн цөлөөс гаралтай болохыг нь тогтоосон юм билээ. За тэгээд Эдвардсын агаарын баазын ойролцоох элстэй нь бүр яг тохирч исэн ба. Хүмүүсийн таамагаар бол алуурчин урд нь Америк нэгдсэн улсын айрамд алба хааж дараа нь Япон руу шилжээд за тэгээд Токио хотын ойролцоох Йокото агаарын одоо баазад томилогдсон байж магадгүй. За учир нь бол тухайн одоо бааз нь хохирогчдын гэрээс ердөө 1 цагийн зайд байрладаг байсан юм. За гэхдээ энэ таамаг одоо үнэхээр үнэн байх юм бол алуурчин Япон хэл мэддэг байх учиртай. За яагаад гэхээр тэр бол гэрт явж орсныхоо дараа
хохирогчдын бичиг баримтуудыг нэг бүрчлэн харж, уншиж, аль нь хэрэгтэй, аль нь хаях ёстой гэдгийг ялгаад ван руу хийж исэн гэж үзсэн. Гэхдээ зүгээр л ингээд юу гэдэг санаандгүй байдлаар бусдыг төөрөгдүүлэх гэж тэгсэн байх ч гэсэн магадлалтай. Зарим нь болохоор ирлийц хүн байсан байж магадгүй гэж байгаа юм чинь. Япон хэлээр ярьдаг, уншиж чаддаг хүн байсан байхаа гэж бол үзчихсэн. Ер нь ингээд логикоор бодоод үзэхэд бол нэгдүгээрт хэрвээ үнэхээр ингээд алуурчин цэргийн хүн байсан бол Миязавагийн гэр бүлийнхнийг бүгдийг нь хэрцгийгээр хөнөөх тийм хүч чадалтай байхаас бол угаасаа гарцаагүй. Хоёрдугаарт бол холимог цустай байсан гэхээр магадгүй Японд төрж өсөөгүй өөр улсад бүртгэлтэй хүн болохоор Японы засгийн газрын мэдээллийн санд нь бүртгэлгүй байх бол угаасаа боломжтой. Ингээд ийм таамгууд бол интернет орчинд одоо хамгийн их хилцүүлэгдсэн яриа байсан. Энэ хүрээд онол таамгууд дууссан гэж бодож ивэл бас үгүй. Бараг хамгийн их анхаарлаа хандуулад байсан одоо нөгөө Паскны тухайд бол хүмүүс зүгээр л ингээд Европоос тооноор нь оруулж ирдэг комиссийн бараа байсан юм биш үү гэсэн хачирхалтай таамгийг бас төвшүүлж байсан. Хуучин хувцас гутал худалдаалах үзэгдэл бол одоо ингээд аль ч улсад баг соёл юм шиг ботлоо хөгжиж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр яг тэрний жишээр ингээд хин нэгний хэрэглэхгүй болсон цүнхийг Японд худалдаж авсан нь хэргийг бүрч их бодлоонтулсан асуудал болсон байж магадгүй гэж бол тайлбарласан. Гэхдээ бас л энэ таамгийг нотлох бараг боломжгүй. Дараагийн нэг хачин таамгийг мөрдөн байцаагч сэтгүүлч Николас Обрегон гэд хүн бол өөрийнхөө хөтлж явуулдаг Faceless гэд нэртэй подкастэнд дурдсан байсан. Тэгэхээр тухайн подкаст дээр дурдсан таамгаар бол алуурчин магадгүй өсвөр насны хүү байсан байж болзошгүй гэж бол дурдсан байсан. Ер нь баг энэ таамаг боломжгүй юм шиг сонсогдож байгаа ч гэсэн зарим нэг төрлийн фактууд нь нэрэж одоо тийм болов уу гэсэн тийм жижиг сажиг зүйлүүдийг тодруулж гаргаж ирсэн. Японы 5chan гэд нэртэй нэг тийм форум дээр нэг сэжигтэй нийтлэл бичигдсэн байсан. Тухайн нийтлэгч нь өөрийгөө бол 13 настай гэж тодорхойлсон. Коремацу гэсэн тийм нэр ашиглаад янз бүрийн зүйл одоо нийтлдэг байсан юм. Юу бичдэг байсан гэхээр амьтдад хэрцгий ханддаг байсан туршлагаасаа бусад хэрэглэгчдтэй яриа өрнүүлдэг. Бас оита гэд гэр бүлийн аллахын хэрэгт маш дуртай гэдгийг одоо өөрөө илэрхийлсэн байсан. Тухайн оитагийн гэр бүлийн аллахын хэрэг нь Миязавагийн гэр бүлийн аллахтай одоо хэрцгий байдлаараа бол нэлээд төстэй. Яг л тэднийг шиг шүн одоо гэр бүлээрээ хутгалуулж ингээд маш олон хүн амнасаа алдсан хэрэг байсан. Тухайн хэрэгт бол 15 настай нэг хүү буруутгагдаад хэргийн улмаас бол 3 хүн нас бараад тэгээ 3 хүн одоо маш тийм хүнд бэртэл авч исэн юм байна. Тэгээд тухайн хэрэг нь болохоор 2000-ад оны эхээр Япон улсад өсвөр насныхны үйлдсэн гэмт хэрэгүүд огцом нэмэгдэжсэн үеийн одоо нэг хэсэг нь байсан. Тэгээд тухайн нөгөө 13-тай гих Коремацу 2000 оны 12 сарын 27-нд буюу одоо бүр хэрэг гарахаас ингээд 3 хоногийн өмнө нэг нийтлэл бичсэн байсан. Тэрэн дээр нь болохоор би оитагийнх шиг зүйлийг хажуу айлынхаа аз жаргалтай гэр бүл дээр туршиж хиймээр байна гэд бичсэн байсан. Энэ бичсэн зүйлээс нь болоод тухайн этгээдийг алуурчин байх магадлалтай гэж бас үзсэн юм байна. Гэхдээ энэ таамаг бас л эргэлзээтэй зүйл маш олон байсан. Нэгт бол одоо тухайн бичвэрийг бичсэн хүн хэн болохыг нь тодорхойлж өрсөө чадаагүй юм бэлээ. Яг Миязавагийн гэр бүлийн талаар ярьж исэн гэх баталгаа угаасаа байхгүй. Хоёрдугаарт бол ер нь бол яг тухайн хүн шиг хинт ч одоо юу гэдэг ингээд худлаа санаанаасаа зохиогоод сошиал орчинд бичиж чадна. Үнэн байх угаасаа ерөөсөө албагүй. Гуравдугаарт нь гэх юм бол хэрвээ алуурчин үнэхээр ингээд 13 та өсвөр насны хүүхэд байсан бол бүхэл бүтэн гэр бүлийг хүүс тэмтрэх хүчтэй байна гэдэг магадлал одоо бас л одоо маш бага. Яг хөө цагдаа нар энэ таамгийг албан ёсоор бол өгөөсгээгүй. Яагаад гэхээр хэрвээ алуурчин үнэхээр хүүхэд байсан бол түүний хурууны хэн ямар ч мэдээллийн санд бүртгэлгүй байх боломжтой байсан. Түүнээс гадна бол хэргийн газар 0 орчоод усаа татаагүй явцсан байсан гэжсэн. Тэгээ ялгцыг шинжилгээнд оруулахад бол одоо ногоон шоош, гүнжтийн үр идсэн байсан гэсэн зүйл бол гарч ирсэн. Тэгэхээр гэмт хэрэгтэн одоо ээжтэйгээ амьдардаг тийм өсвөр насны хүүхэд байсан байх магадaltaй гэж бол үзсэн. Ийм маягаар таамагт бага саг магадaltaй зүйл байгаа ч гэсэн бас зөрчилтэй зүйлүүд ч гэсэн маш олон байсан. 13-тай хүүхэд айлын хашаан дээгүүр авираад тэгээд 2 давхар руу цонхоор нь ороод 4 хүнийг ална гэдэг угаасаа бараг боломжгүй гэж үзчихсэн болохоор энэ нэг өсвөр насны хүүхэд үйлдсэн байхаа гэж үзсэн таамгийг ихэнх судлаачид бол хүлээн зөвшөөрөхөөс шууд татгалздаг. Ингээд ийм байдлаар
зөвхөн таамгаас таамгийн хооронд бүхэл одоо 25 жил яригдаж ерөөсөө яг ингээд баттай ихсрүүлж гарч ирээгүй үлдсэн маш хачирхалтай хэрэг байна. Ямар ч сэжигтэн байхгүй. За яг тийм байж магадгүй гэсэн чиглэлч байхгүй. Цагдаа нар ард иргэдээс ирсэн мэдээлэл болгоныг нухацтай сайн шалгаж үзэхээс өөр ямар ч аргагүй байдалд хүрсэн. За Японы цагдаа нар бол өнөөдрийн хүртэл ингээд бодит мэдээлэл олдох байхаа гэж найдаж бүр 20 сая йений урамшуулал зарлаад алуурчныг барихад туслах ямар ч мэдээллийг хүлээж авна гэсэн байдалтай байдаг юм байна. За харамсалтай нь одоо ингээд цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэрэг шийдэгдэх найдвар улам бүр бүдгэрч байгаа гэж үздэг. За ингээд өнөөдрийн маш одоо адармаатай хэрэг энд хүрээд өндөрлөх боллоо. Та бүхэн ч гэсэн надтай адилхан толгоогоо гашлагаад гайхаад сууж байгаа байх гэж бодож байна. За миний бодлоор бол тухайн одоо скейтборд ундаг нөхдүүд хамгийн таамагт ойр санагдсан. За бусад таамгууд нь яг уу ингээд мерсээр хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж бодогдсон ч гэсэн скейтборд ундаг хүүхдүүд яг тийм тусгай талбай дээр бол угаасаа хаанаас ч гэсэн хамаагүй ирээд унжаах боломжтой. Бүх хүмүүсийг шалгасан гэж бол цагдаагаас мэдгэжсэн ч гэсэн ямар нэг байдлаар ингээд мэдүүлэг өгөөгүй өнгөрсөн хүүхэд бас байж болох юм. Тэрнээс гадна бол ингээд насанд хүрээгүйчүүдийн хурууны хэн нэгдсэн санд бүртгүүлгүй байдаг гэсэн болохоор тэдний нэг нь одоо хэрэг үйлдчихэд хэрэгээс одоо хуурай мултарсан байж бас болох юм. За таксины жолооч машинд нь ингээд цус үлдсэн гэд бол ярьж байсан. За тэрнээс нь цусны шинжилгээ одоо бодол авсан байх. Гэхдээ бүх зүйлийг уншаад сонсож байхад бол нэрэл одоо янз бүрийн таамаг дэвшүүлэх тусмаа хэрэг улам бүр ингээд маргаантай болж исэн гэдэг нь бол угаасаа аргагүй санагцсан. Ер нь бол тэр таксины жолоочийн машинд гар нь гэмтсэн хүн суусан гэдэг нь заавал ингээд хүн алхаараа гар гэмтэх биш. Магадгүй одоо скейтборд унжгаад гараа гэмтээсэн тийм хүнч суусан байх боломжтой. За тэгээ гэр дотор нь тэгж их нотлох баримтууд үлдээгээд бүр хувцаа хүртэл тайлаад явсан байхад одоо хүртэл олдоогүй гэдэг нь бол хамгийн сонир санагдсан. Одоо үед бол ингээд хэрэг илэрхгүй байна гэсэн асуудал бараг байха болсон. За тийм болохоор энэ хэрэг зүгээр л одоо цаг хугацааны асуудал байж магадгүй. Хэрвээ үнэхээр одоо өөр улсын иргэн бол улс руугаа буцаад тэг хэрэг илэрхэд бүр ч их хүндрэлтэй байгаа байж бас магадгүй. За яг энэ хэргийн деталь хэсгүүдийг нь бол ярихад баг ингээд үс босмоор айгу амар байсан. Тухайн нөгөө хажууд нь амьдардаг гэж хэлсэн одоо нөгөө эмээ нь явж ороод бүр ямар амар зүйлтэй нүүр тулсан гэдгийг бодхоос ч бүр амар санагдчихсан. За ер нь бол Япон улс гэмт хэрэг гаралт маш багатай гэж тооцогддог. Тийм болохоор энэ хүү Сатагая гэр бүлийн аллага одоо ард иргэдийг маш их цочирдуулж түүхийг тэр чигт нь өөрчлөх хэмжээний байсан юм болов уу гэж бодсон. За ингээд та бүхэн ч гэсэн энэ хэргийн талаар юу гэж бодов? Өөрсдийн одоо бодлоо бусадтайгаа комент хэсэгт хуваалцаарай. Бас дугаараа энэ хүртэл сонссон сонсогчдод эрхий хурууны эможи бас үлдээгээрэй. За мөн марцснаас нэрээ манай подкастыг хагасаа өдөр болгон YouTube-ээр биш одоо Apple Podcast дээр хэрвээ та сонсдог бол ревю бас өгөөрэй. Ерөөсөө од өгөөрэй ч юм уу, ревю өгөөрэй гэж урд нь хэлж байгаагүй юм билэ. Хийж байгаа дугаар болгоныг маань одоо дэмждэг, багахан ч гэсэн үйлдэл хийж сувгаа дэмждэг байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсмээр нь. За ингээ хэдүүлээ эх 7 хоногийн 2 дахь өдөр эргээд уулзъя. Бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай сонсогчдоо.